Мэндбэрийн мандахаа гişүн асуултаа асууя. За зарчмын үед яг хөө ер нь бол манайх ингээд нөгөө төсвийн хязгаартай байдаг учраас томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх ингээд боломж байхгүй төсвийн хязгаарт захирагддаг учраас ингээд төслүүдэд хэрэгжүүлж чадахгүй авсан зээлээ үргэлжлүүлэн одоо бодиттой зарлуудаа гаргаад төсвөө зарцуулаад явах юм хугацааны хувьд хязгаартай учраас бид нар ингээ хий хүү төлөөд яваад байдаг юм эрсдэл байгаа. Тэрийг бол ойлгож байгаа. Гэхдээ нөгөө талдаа бас яг ийм тусдаа хууль буюу тусдаа төсөв параллельны ийм төсөв гаргаад яваад ах нь эргээд бас цаагаараа биднэрт бас эрсдэлтэй гэдгийг бол харж байгаа. Тэгээ би энэ сангийн яамнаас асуумаар байгаа. Одоо бид нар чинь IMF-ийн 2025 оны одоо энэ 4-р артикл гэдээ байсан. Тэрэн дээр одоо энэ Монголын бодлогыг тэргүүлэх зорилтод төсвийн болиго фискал одоо энэ сахилга төсвийн дүрмийг баримтлах шаардлага хангаж байгаа юу гэдгийг би асуумаар байгаа. Энэ дээр яг бодиттой бас яг энэ дээр макро эрсдлийг нэмэгдүүлэх үү гэдэгт яг тодорхой хариулт өгөөрэй. За мөн төсөвт дарамт үүсэхгүй гэдгийг зарлын тооцооны тайлан дээрээ тусгацсан байлээ. Тэрийг бас дахиад би мэргэжлийн одоо энэ сангийн яамны ахнаас асуумаар байгаа. Энэ зарлын тооцоонд төсөв дарамт үүсэхгүй гэсэн мөртлөө эргэн аж ахуй нэгжид нэмэлт зардал үүсэхгүй гэд оруулсан байгаа. Гэхдээ энэ бодлогын төсвийн тэнцэл, энэ үрийн үйлчлэгээ, валютын урсгал, за тэгээд нөгөө тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ импортоор авах гэд ингээд маш олон импортын дарамт, валютын савлгаа гэд эдгээр асуудлууд чинь өөрөө нөгөө макро сувгуудаараа төсөв эдийн засагт нөлөөлөх одоо бодиттой тийм боломж байгаа юу гэдэг ийм хоёр асуултыг асууя. За ажлын хэсэг 3 дугаар эндрийн 3 дугаар микрофон сангийн яамны газрын дарга Солонгийн тулах хариулъя. За гишүүний асуултанд хариулъя. За IMF-ийн артикл 4 манай 25 оног л үнэлээд явсан байгаа. За тэрэн дээр бол өмнөх үнэлгээнүүдээс бол эерэг үнэлгээ гарсан. Манай төсөв санхүү үрийн удирдлага бол одоо сайн байна гэсэн тийм үнэлгээ бол өгөөд явсан байгаа. За манай төсвийн дүрмдээ бол ерөнхийдөө 4 дүрм байдаг. Орлогын дүрм бид нар бол орлогыг тэнцвэржүүлсэн горилмоор тооцдог. Зарлагын дүрм, тэгээд үрийн дүрм, тэгээд тэнцлийн дүрм гэж байна. За үрийн хэмжээнд бол бид нар бол тодорхой байдлын тухай хуулиар GDP-гийн 60% хүртэлх хувь бол манай үрийн таац байгаа. За 25 оны гүйцэтгэлээр 39.5% гүйцэтгэлтэй байгаа. За төсвийн хүрээний мэдээлэл дээр бол 50 орчим байгаа. За энэ зээлүүд ингэж гарснаар бол одоо хүрээн дээр байгаа 26 оны 50%-аас бол ингээ хэтрэхгүй энэ дотроо ингээ явчих учраас одоо төсөв дээр байгаа яг үрийн дүрм тал дээр бол зөрчилт байхгүй. Бид хэд гадаад зээлийн ашиглагдаагүй үйлдэгдэл дээр хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны төлбөр гэж бол төлдөг байгаа. Ашиглагдаагүй үйлдэгдэл дээр. За тэрэн дээр бол нэг жилд нэг 50 орчим тэрбум төлж байгаа. Үүний хагас нь бол одоо энтхийн зээлийн хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны төлбөр байдаг байгаа. Тэгэхээр одоо энэ зээлийн ашиглалт маань нэмэгдснээр бас тэр зардал маань тодорхой хэмжээнд буурах юм боломжтой байна. За Мэндбэрийн мандахаа гишүүн тодруулж асууя. За макро төвшөнд бол одоо яг энэ төсөвтэй харьцуулахад бол яг хязгаартай бол байгаа гэж хэлж байгаа юм байна. За тэгэхээр төсөв санаачлагчаас хуулийн төсөв санаачлагчаас асуулт асууя гэж бодож байна. За яг энэ 28 онд за энэ биднэрт одоо ашиглагтаагүй байгаа 12.6 их найт төгрөг 2028 он хүртэл гэж байгаа. Газрын төсний төсөл бол 2017 оноос хойш за яг нөхцөл байдал хойшлогдсон, эрсдэл үүссэн шалтгаан нь ковид энтер гээд зүйлүүд ярьдаг л да. Тэгвэл одоо байгаа энэ хэрэгжүүлэх баг маань яг үндсэндээ төслийн яг менежментийг бүрэн дүүрэн одоо удирдаад авч явах ийм чадвартай баг байгаа юу? 2028 он хүртэл энэ ашиглагтаагүй төсвийг яг зохистой зарцуулаад энэ дээр нь хяналт тавиад ингээд явах бүрэн боломж байгаа юу? Тэгээд мөн төсөл санаачлагч энэлийн эрсдлийг бол нэлээд сайн судалсан байх гэж бодож байна. Энд үүсэх эрсдэл гарвал яах вэ гэдэг асуултыг асууя. За хэн хариулах вэ? За наран засгийн алтан шаа гишүүн хариулъя. За баярлалаа мандах гишүүнд. Энэ төслийн баг маань бол энэ төслийг үргэлжлүүлээд энэ боломж олгуул бүрэн дүүрэн хариуцлагатай гүйцэтгүүлж хийж чадах уу гэж байна. Энэ баг маань одоо хамгийн сайн шилдэг багууд бүрдсэн гэж нэгдүгээрт ойлгогдож байгаа.
гагцхүү одоо энэ мэрэгжлийн хүмүүс баг нь бүрдсэн гагцхүү одоо яг энэ зээл ашиглалтай холбоотой санхүүжилттэй холбоотой ажлууд маш гацалт үүссэн гэсэн ийм одоо тайлбар өгж байгаа. За их улсын хурлаас бас ажлын хэсгийн гарч за мөнх хязгаарлан гишүүн одоо энэ газрын цус боловсруулах үйлдвэрийн одоо бас үйл ажиллагаатай танилцах хяналт шалгалтын ажлын хэсгийг ахалж ажилласан. Тиймдээ ч гэсэн энэ хуулийн дээр одоо бас орж дэмжиж одоо бас явж байгаа. Тэгээд бас энэ холбогдох газрын тосныхан болоо энэ холбогдох хүмүүснээс нэмэлт тайлбар өгөх. За ажлын хэсгээс нэмэлт хариулт. Ажлын хэсгийн шүүн дэлгэр жаргал хариулъя. Мантрах шүүний асуултанд хариулъя. Сангийн амдлын жаргал. За төслийн яг хэрэгжилтийг Монгол талаас Монголын газрын тос төрийн өмчтөг компани хариуцж байгаа. За төслийн одоо талбай дээр бол өнгөрсөн жил 2800 хүн, энд одоогийн байдлаар 4500 гаруй хүн. За гүйцэтгэгч нь бол менежментийн компани болон гүйцэтгэгч компани энэтхэг компани байгаа. За тэгэхээр одоо яг газрын тос боловсруулах үйлдвэрийн зээлийн хилцээрийн дүн бол 6.2 их нийтээс 28 онд зээлийн хилцээрийн хугацаа дуусна. Яг энэ хугацаанд бид нэр ашиглах ёстой үлдэгдэл 4.7 их нийт байгаа. За энэ жилийн үед яг төсвийн төсөл боловсруулах хугацаанд бол Монголын газрын тос боловсруулах үйлдвэрээс энэ жил ашиглах ёстой одоо шаардлагатай бол 1.8 их нийтийн санал ирүүлсэн байгаа. Тэгэхээр одоогийн төсвийн боломжоор бол бид нар энэ 200 тэрбумыг л олгох боломж байгаа. За хууль батлагдвал 1.8-ыг бол бүрэн ашиглаад өнгөрсөн одоо үлдэж байгаа 2 жилийн хугацаанд үлдэгдлээ ашиглаад ингээд төслөө 28 онд бүрэн дуусгах зохион байгуулалттай тийм зорилготой ажиллаж байгаа. За Батбаярын жаргалан гишүүн асуулт.